За сайн байцгаана уу? За өнөөдөр энэ бодлогыг хэрхэн бодох тухай тайлбарлана. Энэ бодлогын бодолтоос маш чухал нэг зүйлийг ойлгож авна. Тэр нь юу вэ гэхээр бид нар харж харагдахгүй байгаа зүйлсүүд дээр үйлдэл хийнэ. За ер нь бол математикийн гол давуу тал нь тэр. Заавал биетээр харах биш. Харагдахгүй байгаа юмнуудыг дотроо төсөөлөд тэднэр дээр үйлдэл хийж эцсийн үр дүн гаргах чадварыг математикийн шинжилгээ олгодог. За ингээ бодолтонд оръё. За бодлогын гишүүн бүр нь ийм хэлбэртэй байгаа. За энэ дээр мэдээж ерөнхий өргөх юм бол энэ нь гарч ирнэ. За дээдлийн хүртүрт нь квадратуудын ядгын томьёо ашиглавал ийм болно. За хуваараа ч гэсэндээ k өрчин k гэж бичиж болно. За энийг тэгэхэд сайн нухацтай хараарай. Гишүүн болгоныг нь үржигдэхүүн болгоныг нь гэсэн үг. Энэ томьёогоор хөргөчж болно. За ингээд бичих юм бол ийм болж байна. За дэвтэр дээр өөртөө бичиж үзээрэй. Яг таарж байна уугүй юу? За эхнийх нь жишээлх юм бол 2-ыг үржих нь 2, хүртүртээ 2-оос 1-ийг хасаад 1, 2 дээр 1 нэмээд 3. За гих мэтлэн гишүүн болгоно нь ингэж задарна. Одоо энэ урт илэрхийллийн голын гишүүд нь бүгд хураагдана гэдгийг харах хэрэгтэй. За жишээлх юм бол энэ улаанаар будагдсан 3-ууд бүгд хураагдана. Шараар будагдсан 4-үүд бас хураагдана. За мэдээж энэ 2 нь энэ 2-т хураагдчихна. Энэ 5 энэ 5-тайгаа хураагдаад энэ 5 нь юутай хураагдах вэ? За энийг дотроо төсөөлж үзээрэй. Үүний дараагийн гишүүн гэж байгаа. Гэхдээ энэ дээр бичигдээгүй байна. Тэг бүх гишүүн болгоныг бичээд авах боломжгүй. Тэгэхээр тийг бичгүүгээр дараагийн гишүүний эхний хүртүрийнх нь эхний тоо ямар авах вэ гэдгийг төсөөл. Мэдээж тэрнтэй хураагдана. За гих мэтлэн хураагдана гэдгийг бас дахиад дотроо төсөөлөх хэрэгтэй. Үржүүрийн төгсгөлийн гишүүдийн хувьд бол жишээлх юм бол энэ 55-д хураагдана. Хуваарьт үлдэж байгаа эхний 55 нь бол өмнөх гишүүнийхээ 55-тай хураагдана гэдгийг ойлгосон байх. За 54 бол мэдээж өмнөх гишүүдтэйгээ хураагдчихна. За энэ дугаар 56 нь энэ дугаар 56-тайгаа хураагдаад нийт үржүүрийн хувьд бол эхний болон төгсгөлийн энэ ягаанаар будагдсан тонод л үлдэнэ. За ингээ эцсийн хариулт нь ийм болчихно. За иймэрхүү бодлогуудыг суртлаад авахыг хүсвэл IMT-ийн суртлаад авах тулд би ер нь бол IMT дээр математикийн бүх хичээлүүд онол жишээ даалгавартайгаа байгаа суртлаад авдаг булантай, сорилттой за тэгээ ороод ашиглаарай. За нэмэлтчлээд манай 8.30 сургалтын төвийн зуны сургалтууд бүртгэж байгаа. Эхний ээлжин 6 сарын 20-нд эхэлнэ. Мэдээлэл авах бол 771154 тэгсэн дугаар бол холбогдорой. Эсвэл манай Facebook болон Instagram хуудасуудаар холбогдно.